За ингээд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр нэр дэвших хүсэлтэд эрэлт эрхийлсэн 15 нэр дэвшигчтэй бид нар өчигдөр өнөөдөр гээд 2 өдөр бүгдтэй нь бол ярилцаж санаа бодлын сонслоо. Одоо ингээд эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал ирсэн гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн ярилцах цаг эхэлж байна. 4 иргэн нэрээ дэвшүүлсэн байгаа. Эхний хүн бол Цогбаатар гэж хүн байна. Тэгээд одоо ороод ирсэн байна. Та бас өчигдөр өнөөдөр бас нилээдгүй харсан бах. Бид нар бол нэр дэвшигч маань эхлээд өөрийгөө тухай болон одоо таны тухайд бол одоо энэ Монгол улсад үүсэж байгаа эрүүдэн шүүх асуудал байна уу байхгүй юу? Энийг тасан зогсоох тэмцэх чиглэлээр тусдаа үндэсний тогтолцоо бий болгож одоо хүний эрхийн үндэсний комиссийн хуулинд бол анх оруулсан байгаа. Тэгээд энэ асуудлыг эрхэлсэн гишүүнд нэр дэвших хүсэлтэд илэрхийлсэн хүн байна. Тэгэхээр өөрийнхөө тухай болон цаашдаа энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын тухай 5-аас 10 минутанд ярина. Тэгээд захимаар оролцож байгаа хүмүүс болон ажлын хэсгийн гишүүд танаас асуулт асууж хариулт авах замаар бол бид нарын одоо сонсгол явах хэрэгтэй байгаа. Тэгээд та танилцуулга хийнэ үү? За хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Би Шарван Мянбугийн Цогбаатар хууль хяналтын байгууллагт 27 жил ажиллаж байна. За 90 оноос 94 он хүртэл цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлэр төгссөн. 93-аас 96 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хилцэд эрүүгийн төлөөлөгч, 96-аас 99 онд нийслэлийн прокурорын газар хяналтын прокурор, 99-ээс 2002 он хүртэл эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмтрэхтэй тэмцэх хилцэд чиглэлийн ахлах төлөөлөгч, 2000-аас 2004 онд Оросын холбооны улсын дотоод явдлын яамны удирдлагын академик, төрийн болон орон нутгийн удирдлагын менежер, хууль зүйн ухааны магистраар төгссөн. 2004 оноос 2008 он хүртэл эрүүгийн цагдаагийн газрын хулгайлах гэмтрэхтэй тэмцэх хилцээний дарга, 2008-аас 2014 он хүртэл эрүүгийн цагдаагийн газрын онц хүнд гэмтрэхтэй тэмцэх хилцээний дарга, 2014-аас 2018 он хүртэл сонгон ойрхонд үүрэгдэх цагдаагийн 1-р хилцээний дарга, за 2018 оноос өнөөдрийн хүртэл нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байгаа. За тавч танилцуулгаад танилцуулт хүслээ. За баярлалаа. Нэр дэвшиг Цогбаатараас асуулт асуухад илэрхийлсэн 4 хүн байна. Болор сайхан, Баяр сайхан, Алтан туяа, Бат уянга гэсэн ийм 4 хүн байна. Ажиглагчаар оролцоход илэрхийлсэн Ч Алтан гэрэл, Г Ууганбаатар, Б Үлзий сайхан, С Нар мандах, Т Саруул, Э Мөнхцул, Т Ариуна, Э Туул, Ч Ариуна, Г Зол заяа, З Бадмаар, Г Амар З С Халиуна гэсэн ийм хүмүүс ажиглагчаар оролцоход илэрхийлээд одоо ажиглагчаар оролцож байна. За болор сайхан асуулт асууя. Сайн байна. Нэр дэвшигчээс хэдэн зүйл тодруулж асуусан юм. Яг манай улсад хийгдсэн эрүүдэн шүүхтэй холбоотой цөөнгөн судалгаар нэг сэдвт бүтээлүүд дээр мөн цагдаагийн ерхий газрын хэрэглэгчийн үнэлгээний үр дүнг харуул яг энэ эрүүдэн шүүх үйл явц, эрүүл шүүлт, цагдаа орох байр, эргийг мөрдөн байцаах буюу энэ шийдвэрлэх шатнд болтгоо гэж үр дүн гарсан байдаг. Тэгээд гол төлөв үлдэж байгаа этгээд энэ бол шүүн шийдвэр үүсгэх газрын алба хаагч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч зэрэг этгээдийг дурдсан. Яг та цагдаагийн байгууллагад олон жил удирдах албан тушаал харсныг тань ингээ харлаа. Яг таны зүгээс эрүүдэн шүүх явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд яг ямар ажил хийж исэн, ямар туршлагатай вэ? Дараагийнх маань болохоор яг энэ эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллага яавал илүү үр дүн гаргах бол яг энэ урьдчилан сэргийлэх бүтэц цоошин бүтэц учраас та энийг яаж ажиллуулах вэ? За баярлалаа. За хууль зохиолох байгууллагын алба хаагчтай холбоотой эрүүдэн шүүх, гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, талсан зогсоох, хууль журам дүрмийг сурталчлах, дагаж мөрдөх, хэрэгжүүлэх чиглэлээр соён гэгэрүүлэх ажлыг нөлөөллийн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай. За мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтнаар эрүүл шүүлт тулгах, гэмтрэгийн субъект болж байдаг. Ийм эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам бол
эрүүл шүүлтийг хориглох, мөн мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх тухай олон улсын гэрээ баримт бичгийн талаар хуулийн байгууллагын ажилтны мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрүүл шүүлтээс ангид байх эрхийг хүндэтгэж, хүний эрхийг зөрчихгүй байх хандлагыг төлөвшүүлэх нь чухал гэж ингэж ойлгодог. За эрүүл шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл жил болгон өсөж байгаа. Ихэвчлэн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аль багш нар дээр эрүүл шүүлттэй холбоотой гомдол мэдээллүүд бүртгэгддэг. За энэ нь эрүүл шүүлт гэдгийг юу гэдгийг ойлгодгүй. Мөн одоо эрүүл шүүлтийн хохирогчулсан энэ хүмүүс бол одоо эрүүл шүүлтээс яаж хохироод байгаа, яавал эрүүл шүүлтэд өртөж гэн гэдэг энэ асуудлаа мэддэггүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдаг. Тийм учраас энэ хүмүүсийг хууль эрх зүйн мэдлэгийг одоо хүн бүхэнд хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулвал энэ ажиллагаа үр дүнтэй болно гэж ингэж боддог. Алтан туяа. За, миний дуу сонсогдож байна уу? Миний дуу сонсогдож байна уу? Сонсож байна. Та асуултаас сураа. За. За тэгэхээр өөрөө хууль хяналтын байгууллагт бас 27 жил ихэр 30 гаруй жил ажилласан байна. Тэгээ прокурорын хяналттай хяналтын прокурор бас ажиллаж байсан юм туршлагатай юм байна. Тэгэхээр одоо эрүүдэн шүүхийн урьдчилан сэргийлэх механизмын энэ одоо хяналт таны прокурорын хяналтаас юугаараа ялгаатай гэж танд харж байна. Тэгээд энэ чиглэлээр яг юуг онцолж хийн гэж тэр ялгаатай байдлыг гаргаж юу хийн гэж харж ийн вэ гэж нэгдүгээр асуултаа асууя. За хоёрдугаарт нь та сая хариултандаа хэллээ. Сургалтуудыг маш ихээр явуулж илаа. Хүний эрхийн эрүүдэн шүүлт хүний эрхийн чиглэлээр гарын авлага боловсруулж исэн нөлөөллийн ажил их илүү хийх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр таны бичсэн юм CV-нд танилцуулганд ч бас энэ талаар баггүй ажил хийжсэн юм байна. Тэгэхээр өнөө хүртэл үр дүнгүй байгаад байгаа нь тэр одоо сургалтын гарын авлага, ном тохимол эсвэл тэр нөлөөллийн ажил чинь юуг өөрчилж яаж хиймээр байгаа харагдчихээн. Тэгээ комисс дээр хүний эрхийн үндэсний комиссаар сонгогдох юм бол яг энийг ямарч өөрөөр хийх юм гэдэг ямар одоо танд өөрийн чинь одоо ихтгэл үнэмшил юм уу тийм төлөвлөгөө байна вэ гэдгийг бол асуумаар байна. За 3 дахь асуулт маань юу юм бэ гэхээр Монгол улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдэж орохдоо бол 21-22 дугаар зүйл залтыг бол одоо дэмжиж дэмжээгүй гэдгээ талаараа хэсэг бол хэлээгүй ингээд нэгдээд орсон байгаа. Тэгэхээр энэ маань одоо ингэж мэдгдэл хийгээгүй нэгдэж орсон сайн юм уу муу юм уу? Сайн бол юугаараа сайн юм, муу юм бол юугаараа муу юм бэ? Таны байр суурь энэ дээр ямар байдаг вэ? Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей 1984 онд баталж 87 оны 6 сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон. За эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенцээр оролцогч улсуудад за эрүүл шүүлттэй тэмцэх, эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүүл шүүлтэд өртсөний улмаас учирсан хохиродлыг нөхөн төлөөлөх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. За Монгол улс эрүүдэн шүүх бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бус хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенцэд 2010 оны 11 сарын 2-ны өдөр нэгдэж сойрхон баталсан бөгөөд түүний нэмэлт протокол 2014 оны 2 сарын 11-ний өдөр нэгдсэн байдаг. За 2017 оны 7 сарын 1-ээс дагаж мөрдсөн эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгад за эрүүл шүүлт тулах гэмтрийг илүү өргөн хүрээтэй хамруулж зүйлчилсэн нь за энэ эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нийцүүлсэн гэж хэлж болохоор байгаа. За хүний эрхийн үндэсний комиссд нэр дэвшсэн шалтгаан нь хууль сахиулах байгууллагад ажилласан туршлага, мэргэжил, ур чадвараа хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамгаалах ажил зориулъя гэж шийдэж одоо нэрээ дэвшүүлсэн байгаа. За мөрдөгч прокурор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан албан агчдын эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг босоор буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенцийн бусад олон улсын гэрээ конвенцийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар сургалтын цогц хөтөлбөртэй болгох, сургалтыг давтан болон байнгын болгож хүн бүхэнд хүртээмжтэй болгох ажлыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулна гэж ингэж бодож байгаа. За иргэдтэй эрүүл шүүлт тулгаж хэрцгий хүнлэг бус харьцсан асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдж байгаа
алба хаагчдын сэтгэл зүг судлана. Мөн мэрэгжлийн ур чадварыг ахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд орчин үеийн техник, технологи, за сэрдэгдсэн этгээдээс мэдүүлэг авахдаа улсын ерөнхий прокуророос баталсан стандарт шаардлагыг хангасан албан өрөөнд үйл ажиллагааг нь явуулах ажлыг тогтмолжуулна гэдэг ийм бодлогыг баримталж ажиллана гэж бодож байгаа. За ажлын хэсгийн гишүүн гიშгсах. За баярлалаа. Миний хувьд асуулт маань энэ эрүүдэн шүүх эсрэг конвенцийн нэмэлт протоколын дагуу үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг хүнийхэн үндэсний комиссийн дэргэд байгуулж байгаа. Тэгэхээр өөрөө яг энэ одоо гишүүний орон тоон дээр нэр дэвшиж байгаа хүний хувьд энэ эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн маань хүнийхэн үндэсний комисстайгаа хэрхэн холбоотой ажиллах уу? Ямар харилцаан дээр болгоомжтой хандах уу? Бие даасан хараат бус байдлаа хэрхэн хангах вэ? Энэ чиглэлээр юу хийхээр төлөвлөж байгаа вэ? Тэрийг бид нартай уулзахгүй. Баярлалаа. За хүний эрхийн үндэсний комиссийн хууль одоо 2020 оны 1 сарын 23-нд батлагдсан. За энэ хуулинд бол одоо эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлийг ажилласан гишүүн бол одоо хараат тусаар үр гүйцэтгэнэ гэж заасан байж байгаа. Тийм учраас хараат тусаар одоо энэ засгийн газар болон улс төрийн албан тушаалтнаас хараат хүний эрх зөрчигдсөн эрүүдэн шүүж байгаа энэ асуудал дээр одоо энэ олон нийт иргэдийн төлөөлөл төрийн бус байгууллага хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж тодорхой шийдвэр гаргаж одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдтэй санал солилцож ингэж хамтарч ажиллана гэсэн ийм л бодлогыг баримталж байгаа. Тодруулах. Ямар асуудлаар санал солилцож ажиллах юм бол? За эрүүдэн шүүж байгаа хүний эрх зөрчигдөж байгаа асуудал дээр. За ихэвчлэн одоо энэ сүүлийн үеийн судалгаагаар бол одоо энэ хэрэг бүрдэх мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг энэ байгууллагын алба хаагч нар дээр эрүүл шүүлттэй холбоотой гомдол мэдээлэлүүд ирдэг. За жишээлх юм бол би нэг судалгааны жижиг юм хийсэн л дээ. Энэ дээр сүүлийн 4 жилээр судалгааны юм хийсэн. Энэ дээр бол одоо за эрүүл шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл 2017 онд 16, 2018 онд 41, 2019 онд 132, 2020 оны 6 сарын 3-ны байдлаар 239 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. За үүнээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 95, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалцсан 142, за харьяалын дагуу шилжүүлсэн 2, шүүхэд шилжүүлэх саналтай 4 хэрэг байна. Тэгэхээр энэ гомдол мэдээллийг шалгаж байгаа энэ ял завшиж байгаа за энэ асуудал дээр бол одоо хүний эрхийг хангах одоо энэ үндэсний комиссийн гишүүд болон холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтарч бодиттой дүгнэлт гаргаж урьдчилан сэргийлэх ажлыг төлхөө авч ажиллан сурталчилгааны ажлыг одоо хүртээмжтэй хийнэ гэсэн ийм л бодлого баримталж байгаа. За баярлалаа. Энэ сүх гэрэл гэж хүн асуулт асууя гэсэн байна. За асуулт асуурай. Сонсож байна уу? Сонсож байна. За. Тэгэхээр зэрэг нэр дэвшигчийн өөрийнх нь одоо тодорхойлолт танилцуулга дээр ажилласан байдлыг харахад 2004 оноос 8 онд иргэдийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дараа нь 2008 оноос 14 он хүртэл эрүүгийн цагдаагийн газрын онц хүн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дараагаар ажилласан байна. Тэгэхээр зэрэг мөн энэ өөрийнхөө танилцуулгадаа хүний эрхийн талаар хийсэн ажлаа танилцуулгатай бол алба хаагчдынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж иргэдтэй зөв боловсон харьцах, эрүүдэн шүүх бусад хэлбэрээр иргэдтэй зөв ёсоор харьцахгүй байх талаар үүрэг чиглэлээ өгч ажилласнаар албан хаагчдаас бусдад эрүүл шүүх тулгсан иргэдтэй зөв бос харьцсан талаар гомдол ирээгүй гэж дүгнсэн байна. Тэгэхээр нэр дэвшигч маань яг 2008 оны сонгуулийн дараа үүссэн эсэргүүцэл Үмэний үеэр бол яг эрүүгийн цагдаад ажиллаж ирсэн хүн байна л да. Онц байдал зарлах хүлтэр одоо нөхцөл байдал бүрдсэн хүний аймнаас эрүүл мэнд нэлээд их эртсэн 1000 орчим хүнийг бол тийм ээ одоо цагдсан, хорьсон
эрүү шүүлт тулгсан. Энэ эрүү шүүлт тулгсан асуудлууд бол 7 сарын 1-ээс хойш их он удаан жил яригдсан асуудал байдаг. Тэгэхээр та яагаад энэ тухай дурдсангүйгээ, эндээс авах сургамж зүйл энэ дотор хэлэх юм байсангүй юу? Нэг юм асуулт. Дараагийн асуулт болохоор зэрэг одоо бидний 7 сарын 1-ний үйл явдал гэдэг юм уу өөрийн амьдрал дээр ажиглаж байгаа байдлаас харахад бол эрүү шүүлт дэвсгэрийн цагдаагаас эхэлж байгаа юм. Ямар ч техник хэрэгсэлгүй, форензикийн боловсрол мэдлэггүй, чадваргүй, цагдаад 10 жил машин барьж байгаа цагдаа болчихсон хүн, тийм ээ? Хэрэг илрүүлэлтээрээ ажиллаад өгнүүлээд байгаа юм. Тэгэхээр миний асуух гэж байгаа зүйл юу гэхээр зэрэг эрүү шүүлтийг арилгахын тулд цагдаагийн албан хаагч хүмүүсэд бол одоо сургалт явуулах, журамлах нь илүү чухал уу? Эсвэл техник хэрэгсэлт, форензикийн чадварыг дэвшүүлэх нь чухал уу? Та хувьчид бол алинд нь илүү хувь өгөх вэ гэж асуув. Баярлалаа. За 7 сарын 1 гэж тодтолтой эмх самбараагүй байдал үүсч улсын хэмжээнд онц байдал зарласан юм асуудал болсон. За энэ дээр бол Монголын цагдаа бол үнэхээр туршлага тутсан. Зохион байгуулалтын арга хэмжээ бол тухайн үед одоо хяналтаас гарсан гэж ингэж дүгнэдэг. За тухайн үед одоо маш олон хүний амнаас охирсон, олон хүн эрүүл мэндээрээ хохирсон ийм асуудлууд гарсан. За энэ дээр бол одоо цагдаагийн байгууллага гаргасан алдаа дутагдалтаа эргэж дүгнэлт хийж энэ эмх самбараагүй байдлын үед яаж ажиллах вэ? Юуг анхаарах ёстой юм? За мөн одоо энэ жагсаал цуглааныг тараах чиглэлээр тусгай хэрэгсэл хэрэглэх энэ аргачлал, энэ сургалтын юмнуудыг зохион байгуулсан. За тухайн үед одоо эмх самбараагүй байдлын үед ажиллах дадлаг туршлага бол үнэндээ одоо алдагдсан гэдэг бол одоо хүлээн зөвшөөрдөг. За хоёрдугаарт нь энэ жагсаал цуглаан иргэдтэй харьцах асуудал дээр техник, технологи, хууль эрх зүйн мэдлэг. За энэ дээр бол хамгийн түрүүнд юу хууль хяналтын байгууллага тэр тусмаа тусгай чиг үүрэг хүлээсэн энэ албанд ажиллаж байгаа хүмүүс иргэдтэй харьцах харьцаа, хууль эрх зүйн мэдлэг нэгдүгээр тавигдах хэрэгтэй. Мэдээж гэмтэргийг илрүүлэх, за тасан зогсоох, за энэ жагсаал цуглааны эмх замбраагүй байдлын үед ажиллахад техник, технологи зайлшгүй шаардлагатай. За хөвлөж үзэх юм бол би одоо албаагчийн ёс суртахуун, хууль эрх зүйн мэдлэгийг бол одоо илүү төвшөнд ингэж үзэж байгаа. Хөвлөх юм бол. За тунгалаг сонсч асуулт асуугаарай. За энэ эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа бол хүний эрхийн үндэсний комиссийн хуулийн дагуу энэ иргэдийн шүүлт гарч болцсошгүй тогтолцооны шалтгаан нөхцөлийг судлах, тэгээ тогтмол хяналт шинжилгээ хийх, тийм ээ. Тэгээ сургалт сурталчилгаа мэдээлэл явуулах гэх мэтчтэн одоо ийм үндсэн үйл ажиллагаа явуулах юм. Танд ямарваа нэгэн ийм судалгаа, хяналт мониторингийн ажил хийжсэн туршлага, ажлын туршлага, эзэмшсэн боловсрал юм одоо байна уу гэж нэгдүгээрт асуух гэдэг. Хоёрдугаарт энэ эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн цагдаа шүүхийн байгууллагуудад явуулахгүй. Ийм эрүү шүүлт гарч болцсошгүй бүх газарт та ажиллах нэ. Тэр бүх газар гэдгийг одоо та хэр зэрэг ойлголттой байна. Ямар газруудын талаар та одоо мэдлэг ойлголт байна вэ? Бүх газар гэдгийг гэж хуулийн тодорхойлсон газруудын одоо та бол мэдээж цагдаад ажиллаж исэн хүнийхээ хувьд хорих байгууллага, цагдун хорих, төр албан саатуулахыг мэдэх бах. Тэр бусад газруудын талаар та хэр зэрэг судалж мэдэж байна вэ гэсэн хоёр асуулт. За эрүүдний шүүх чиглэлээр би өдөр тутам мөрдөн шалгах ажиллагаанд албаагчдынхаа хийж байгаа процессын ажиллагаан дээр нь хяналт тавьж ажилладаг. За мөн одоо энэ эрүү шүүлттэй холбоотой
хийс хэрэг хүлээлгэх, мөн одоо хүний эрх чөлөөнд алдаж одоо нэр төрийн гутаах, за мөн эрх чөлөөнд нь алдаж одоо хэргийг хүлээлгэх гэх мэтчлийн энэ асуудал дээр прокурор болон одоо би өдөр тутмынхны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. За дараагийнх нь болохоор юу вэ? Судалгааны юм гэдэг чинь. За судалгаа бол за энэ төрийн эрүүл шүүлттэй холбоотой төрийн бусад байгууллагууд дээр одоо энэ эрүүл шүүлттэй холбоотой энэ асуудлууд гардаг. Жишээлбэл уул уурхай мөн одоо энэ төрийн албан тушаалтангуудад ихэвчлэн одоо энэ эрүүл шүүлттэй холбоотой энэ эрүүл шүүлтэд холбогдож байгаа субъект нь болохоор төрийн албан тушаалтангууд байдаг ингэж харж байгаа. Тийм учраас одоо энэ хэрвээ томилогдох юм бол одоо энэ бусад байгууллагууд дээр эрүүл шүүлттэй холбоотой хүний эрх зөрчигдөж байгаа энэ асуудлуудыг өшөө наривчлан судалнаа. За энэ би түрүү хэлсэн төрийн тусгай чиг үүрэг хариуцсан одоо энэ албан тушаалтангуудад одоо эрүүл шүүлттэй холбоотой гомдол мэдээллүүд ихээр бүрддэг. Тэгээ одоо энэ би яагаад энийг хэлж байгаа гэхээр авилгатай тэмцэх газар цагдаа одоо энэ хүний эрхийн комиссд ирсэн энэ өргөдөл гомдлыг харахад бол ихэвчлэн одоо энэ саяын миний хэлдэг одоо хэрэг бүртгэгт мөрдөн байцаалт явуулдаг субъектүүд дээр ихэвчлэн гомдол гаргадаг. За эрүүл шүүлттэй холбоотой өрсөн сэргийлэх ажлыг хүний эрхийн комисс цагдаагийн байгууллага энэ санамж өвчгт хамтарсан гарын үсэг зурснаар одоо байнгын сургалт зохион байгуулагддаг. За жишээлх юм бол би нэг жишээ хэлье л да. Засгийн газрын тогтоол дээр одоо 4500 хүнтэй нэг хорон дээр нэг хэсгийн байцаагч нэг цагдаа ажиллана гэдэг ингээд заасан байдаг. Өнөөдөр манай цагдаагийн одоо нэг хэсгийн байцаагч Улаанбаатар хотын одоо Баянзүрх юм уу Сонгой арга хамгийн олон хүн амар суурьсан нэг хорон дээр 23 мянган хүн дээр нэг хэсгийн байцаагч нэг цагдаа ажиллаж байгаа. За энэ хүмүүс одоо стресс бүхэмдэлтэй. Тийм учраас одоо энэ хэрэг гомдлоо шийдвэрлэхийн тулд иргэдтэй зөв сарддаг, эрүүдэн шүүх хэлбэрийн одоо зөрчил гомдол гаргадаг ийм асуудлууд байгаа. Тэгэхээр миний хувийн бодол энэ тусгай чиг үүрэг үлдээсэн одоо энэ цагдаагийн байгууллагын энэ албаагчтай орон тоог нэмэгдүүлэх, за энэ боловсон хүчний тогтвор шүүжлэлтэй ажиллах энэ боломжийг хангаж энэ хууль эрх зүйн мэдлэгийг олгож ажилланаар эрүүл шүүлттэй холбоотой энэ гомдол мэдээлэл бол багаснаа гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр 2017 онд батлагдаж 7 сарын 1-ээс мөрдлөг болсон шинэ хууль одоо энэ эрүүдэн шүүх 21/12 гэдэг энэ дэр нэлээд өргөн хүрээтэй одоо эрүүдэн шүүх асуудлыг тусгаж өгснөөс хойш энэ гомдол мэдээлэл харьцангуй буурсан ийм дүн мэдээтэй байна. Мөнхсайхан ажлын хэсэг шүү. За эхний асуулт юу байна вэ гэхээр та цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагад их олон жил ажилласан юм хүн байна. Тэгэхээр энэ цагдаагийн албан хаагчийнхаа нэр хүндийг өөрийнхөө хувийн эсвэл одоо бусад 3 дахь читгээдийн хувийн ашиг сонирхлыг хангахад одоо ашиглаж ийсэн ийм тохиолдол байдгүй. Болцсон уу? Тийм. За тэр албан тушаал ашиглаж яасан ийм асуудал бол байхгүй. Одоо жишээлх юм бол таны таньдаг нэг хүн одоо замын хөдөлгөөний дүрм зөрчөө цагдаа дээр одоо шалгаж яхад тэр цагдаар уулзах ч байд юм уу? Эсвэл би цагдаа гэдгээр ингэж одоо нэрээ танилцуул жирэг иргэнийхээ үүргийг биелүүлсэн хэсэгтэй холбоотой асуудал дээр тийм гарч байгаагүй байхгүй. За баярлалаа. Хоёрдугаар та ер нь худлаа хэлж ирсэн үү? Одоо амьдралд чинь худлаа ярих хүн тохиолдол байна. Жишээ хэлж болох уу? Одоо жишээ юу гэдгийг одоо ямар нэгэн одоо зайлшгүй шаардлагатай үед одоо хүнтэй уулзалт эднээс зохион байгуулахад тухайн үед одоо боломжгүй үед бол худлаа ярьж ирсэн юм тохиолдлууд бий л дээ. Хүмүүнд л байдаг асуудал гэж ойлгож байна. За баярлалаа. За 3 дахь асуулт энэ яг уу бид нар бол энэ одоо сонгон шалруулалтыг одоо хийх юм ажлыг хариуцж байгаа. Тэгээ бидний үүрэг бол юу гэхээр энэ одоо нүүбийн олон улсын конвенцийн мандаттай энэ эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх маш чухал үүрэгтэй энэ бие даасан институтуудыг анх удаа байгуулах гэж байгаа. Уг нь Монгол улс 5 жилийн өмнө байгуулах үүргээ хүлээсэн. Тэгээ энэ шинэ институцийн соёл бол анханасаа зөв тохирох нь бол зөв бүрдэх нь маш чухал. Анхны энэ гишүүн бол хэрэв буруу практик тогтох юм бол тэгэл энэ бол одоо амжилтгүй. Зөв практик тогтох юм бол амжилттай болно.
Тэгээ Монголд бол эрүүл шүүлт бол хавтгаарцсан гэдэг юм бол 2005 оны Новакийн тайлан дээр гарсан. Тэрнээс хойш бол хүний эрхийн үндэсний комиссийн баг жил болгоны тайлан дээр дандаа бүр тодорхой жишээтэй бол гарч байгаа. Тэгэхээр яг энэ чухал ажлыг хийж энэ хүний эрхийн хамгийн ноцтой зөрчиж шүү дээ. Яг тэгэхээр эрүүл шүүлтээс ангид байх эрх бол хинч хизээч зөрчиж болохгүй юм эрх. Хэнийг ч ямар ч шалтгаанаар эрүүдэн шүүж болохгүй. Энэ бол манай үндсэн хуулиуд туйлын одоо абсолют эрхийг зөрчсөн юм ноцтой зөрчил байдаг. Тэгэхээр энэ дээр зөв тохирсон хүн олохын тулд бид нар бол нийгэмд байж байгаа альва эрг сүрэг бүх мэдээллүүдийг бас одоо боломжоор сонсож судалж сүрэг мэдээлэл байх юм бол няцаалт авч бас одоо нэр дэвшиж байгаа хүнд шударга хандах юм үүрэгтэй. За тэгэхээр хэвлэл мэдээлэл дээр одоо юу байна вэ гэхээр шуурхай CGMN гэх вебсайтн дээр 2019 оны 12 сарын 17 оны өдрийн мэдээ байгаа юм. Тэгээ энэ дээр би бас таны тайлбарыг сонсох нь зүйтэй юм болов уу гэж бодлоо. За би шууд ишлээд уншаад өгье. Энд нэг зүйлийг зориуд дурдахад дипломат паспорт ашиглан хар тамхи тээвэрлэж борлуулах болон элдв янзын контрабандын хэрэгээр шалгаж байгаа 70 орчим хүний дотор цагдаагийн албан агч цөөнгүй байгаа нь анхаарал татнаа. Жишээлбэл урд нь нийслэлийн цагдаагийн газрын дид дарга бөгөөд мөрдөн шалгах газрын дараагаар ажиллаж байгаа цагдаагийн ерөнхий газрын онц хүнд гэмт хэргийг мөрдөх албанд томилогдсон иш цог Баатрийг саяхан ажлаас нь халжээ гэж бичсэн байна. За энэ дээр тэгээд одоо Цогбаатар энэ талаар ойр орчмынхоо зарим хүмүүс дипломат албаныхан цөмгөрөл хар тамхи зөөхтөө зөөж ердийн тамхиг ихэд бүр бөөн бөөнөөр нь тээвэрлэн борлуулах зэрэг контрабандын хэрэгүүдийг аль эртнээс хийж ирсэн. Би хүн алаагүй нэгэнт муу нэр зүүсэн тиймэрхүү хүмүүсээ төрийн албанаас халах юм бол цөмийг нь халах хэрэгтэй. Контрабанд хийсэн ганц би биш гэж хэлжээсэн ингээд энэ О Баяр гэж хүн бичсэн байна. Хоёрдугаартын Зариг CGMN гэх сайтн дээр 2019 оны 10 сарын 3-ны өдөр бол бас Польш улсын прокурорын байгууллагаас иргэн сурвалжилж буй иргэдийн мэдээлэл дотор ингээд 70 орчим хүн байна. 69 хүн байна. За энд бол нэр холбогдсон хүмүүс дотор цагдаагийн албан агчд байна гэд нийслэлийн цагдаагийн газрын дид дарга цагдаагийн хурандаа иш Цогт Баатар гэд ингээд бичсэн байгаа. Гэхдээ яг энэ дээр Т үсэг бол нэмэгдсэн. Гэхдээ таны овог энэ албан тушаал ойролцоогоо учраас энэ та мөн эсхийг бол би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн яг иштгэд бол энэ байна. Тэгэхээр ийм мэдээлэл бол ингээд хэвлэл дээр сүүлийн жилүүд ярьж байгаа. Тэгээ манай Монголын дипломат алба бол энэ дээр бол бас ийм тохиолдлууд гарч олон улсад бол нэр хүнд бол унс ийм юмнууд гарсан. Тэгэхээр энэ одоо ямар учиртай юм бэ? Энэ дээр та одоо үннийг хэлж одоо зохих тайлбар өгнө үү? За өнгөрсөн онд одоо энэ Польшийн цагдаагаас одоо эрен сурвалжилж гэнэ гэдэг одоо энэ 59-ны нэгэнд нь миний нэр орсон үнэн. За энэ асуудлыг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос манай цагдаагийн ерөнхий газарт даалгавар өгсөн. Энэний дагуу за би энэ асуудлыг ажлаасаа чөлөөлөгдөж байгаад шалгуулсан. Тэгээ ингээд энэ би эхлээд тайлбар хийхэд би 2002-оос 2004 онд Оросын холбооны улсын дотоод явдлын яамны удирдлагын академид сурч ирсэн. За энэ хугацаанд би 2003 онд за Польш улс руу 3 удаа хувийн ажиллаар зорчсон. За энэ нь болохоор амралтын үед таарсан байсан. Нөгөө жуулчны автобусаар бид явдаг байсан. Одоо тэр үед ч одоо оюутнууд чинь жуулчны автобусаар Польш Москва хоёрын хооронд 49 доодороор л явдаг байсан. Хил гээлийн шалгалтаар би зохисны шалгалт үзлэг шалгалтанд нь хамрагдчихсан. Ямар учраас энэ асуудал ингэж одоо миний нэр орж ирснийг бол би бол мэдэхгүй. За ингээд шүүхийн шийдвэр гарсан. 2019 оны 12 сарын 20-ны өдөр гэдэг энэ шүүхийн шийдвэр ингээд гарсан байж байгаа. За миний гин буруугүй гэдгийг иргэний нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. За энэ 2019 оны 12 сарын 20-ны өдөр дугаар 128 за 2019-40-87 гэсэн энэ дугаартай шүүхийн шийдвэр байж байгаа. За энэ дээр одоо гин буруугүй гэдэг одоо шийдвэр гараад би энэ бас энэ асуултыг асууж магадгүй санаад шүүхийн шийдвэрийг аваад ирсэн байна. Энэ та манай ажлын албанд юм уу эсвэл одоо таны талаар судалгаа хийж байгаа гишүүнд гаргаж өгсөн байгаа юу? Өгөөгүй юу? Энэ шүүхийн шийдвэрээ одоо сая уншсан. Биднэрт өгөөгүй байгаа тийм. Өгөөгүй. Энийхээ 1% өгж болох уу? Одоо энийг ингээд өгчих болно. За тийм наад нэг авчия.
дотор нэр дэвшигчийг одоо илтгэж гишүүнээр бол амар сайхан гишүүн томилогдсон байгаа. Тэгэхээр амар сайхан гишүүн одоо бид нар чинь сонсголын дараа яг нөгөө бүх ажлын хэсгээр яриад илтгэж гишүүний илтгэлийг сонсох хэрэгтэй. Тэр үед хэрэг болох учраас та амар сайхан манай ажлын хэсгийн гишүүн төгчөөр байна тийм. За. Би нөгөө бас нэг асуулт. За. Дараа нь. За энэ дээр би яг хуу ерөнхийдөө бол баг бүх нэр дэвшигчдээс адилхан юм агуулгатай асуултууд асуугаад явж байгаамаа. Тэгээд нэг асуулт бол юу вэ гэхээр за энэ COVID-19 гэдэг ийм цар тахлын үед бол бид нэр амьдарч байна. Тэгээд улсын онцгой комиссийн бас шийдвэр байгаа. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн. За энэ дээр бол одоо шашны байгууллагуудын шашин номын хурал цуглаан зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээ авах гэсэн ийм шийдвэр гарсан. Ингээд одоо энэ бол нэлийн хэсэг хугацаанд бол ингээ хэрэгжээд явж байгаа ийм шийдвэр байгаа. Тэгээ энэ дээр та одоо шашин шүтэх, хис шүтэх эрх чөлөө, бусад эрх чөлөөний үүднээс юу гэж дүгнэх вэ? Энэ арга хэмжээ нь одоо үндсэн хууль олон улсын гэрээгээр хүлээсэн. Одоо хүний хамгаалах ёстой тэр эрхийг хөндөж байгаа юу, хөндөөгүй юу те? Зөрчсөн үү, зөрчөөгүй юу гэдэг дээр өөрийнхөө бас үндэслэл бүхий тайлбараа хэлж өгнө. За дэлхийд одоо энэ COVID-19 гээд цар тахлын хүрээнд ихэнх орнууд одоо хөл хорой тогтоосон. Тийм учраас урьдчилан сэргийлэх талаараа энэ шашин шүтэх, хис шүтэх энэ асуудлыг хязгаарлаж байгаа боловч за яг хүний эрхийн асуудал одоо хэвлэн нийтлэх, шашин шүтлэх энэ асуудал дээр бол одоо хүний эрх зөрчигдөж байгаа гэж ойлгож байгаа. За энэ одоо цар тахлын үед бол одоо мэдээж одоо энэ олон нийтийг цуглуулахгүй за энэ Солонгос улсад одоо энэ шашны байгууллагт олноороо цуглаж энэ халдвар эднээс тархсантай холбоотой энэ шашны байгууллагууд дээр очиж одоо шашин шүтэх, олон хүн цуглах энэ асуудлыг бол хоригдсан болов уу гэж бодож байгаа. Тийм учраас нэг талаас нь аваад үзэхэд бол засгийн газар болон онцгой байдлын газараас гаргасан энэ шийдвэрийг бол зөв гэж ингэж ойлгож байгаа. Амарсах ажлын хэсэг ш. За нэр дэвших Цогбаатар гоод баяр хүргэе. Та бас нэр дэвшээд ингээд зориглоод ороод ирсэн байна. Нийтдээ 27 жил төр зүтгэсэн байна. За энэ дотроо цагдаагийн байгууллага, прокурорын байгууллаганд олон жил ажилласан юм байна. Тэгээд энд их анхаарал татж байгаа хэсэг нь бол түрүүн бас зарим хүмүүс ярьж байгаа шиг байна. Эрүүгийн цагдаагийн газар гэж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг эрхтэй энэ байгууллагатай их олон жил ажиллажээ. Миний нэгдүгээр асуулт болохоор та энэ байгууллагад ажиллах хугацаанд эрүүл шүүлттэй холбоотой асуудлыг танаа одоо таны удирдлаганд гаргаж ажиллаж исэн албан хаагчид гаргахад нуун дарагдуулж ийсэн үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. Сая бас манай мөнх сайхан гишүүн бас танаас асуусан. Энэ Польштой холбоотой асуудал. Польшоос албан ёсны няцаалт ирсэн үү? Таны нэрийг одоо ташаа оруулсан байна гэсэн. Ийм няцаалт ирсэн үү? Баярлалаа. За баярлалаа. За эрүүгийн цагдаагаад ажиллаж байсан энэ асуудлаар бас чухал асуулт асууж байна гэж ингэж ойлгож байна. За би эрүүгийн цагдаад ажиллаж байх хугацаанд ямар нэгэн байдлаар одоо миний удирдлагад байсан хүмүүсээс эрүүл шүүлттэй холбоотой энэ зөрчил гомдолд одоо юу шалгагдж байсан хүмүүс бий. Ер нь бол одоо гүйцэтгэх ажил гэж бие даасан хууль байдаг. Энэ хуулийн халахвчаар зарим үед эрүүл шүүлт тулгах хүний эрхийг зөрчих юм асуудлууд байдаг. Тийм учраас хэрвээ би одоо энэ
гишүүнээр томилогдох юм бол энэ чиглэлээр одоо тодорхой бас төлөвлөсөн ажлуудыг хийнэ гэж ингэж бодож байгаа. За Польшоос албан ёсны тийм хариу ирээгүй залруулах хийсэн. За миний энэ одоо энэ Польш руу зорчиж исэн асуудал бол 2003 он, одоогоос 17 жилийн өмнөх асуудал. Тэгээ би энэ дээр гайхдаг байхгүй. Би холбогдох байгууллагад одоо энэ цагдаа ерөнхий газрын Интерполын төвийн дарга, цагдаа ерөнхий газрын тэргүүн дэд дарга гэх холбогдох хүмүүст одоо энэ асуудлаар одоо энэ асуудал тавьж өгөөч гэдэг ийм хүсэл төртөл тавьж байсан. За энэ дээр одоо энэ Польшийн хууль хяналтын байгууллагууд бас энэ Монголын цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага эднэстэй хамтарч энэ талаар тодорхой одоо шийдэл төрнө гэсэн ийм мэдээлэл авагдсан. Одоо удахгүй энэ юмнууд шийдэгдэх байхаа гэж ингэж бодож байна. За хоёрдугаар асуудал энэ хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага чинь та яг тийм агуулгатай ярилцлага өгсөн үү? Би ерөөсөө ямар ч хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөгүй. Ийм ярилцлага гарсан үдсэн. Тэгээд одоо энэ ярилцлага өгсөн үнтэй одоо уулзъя гэж бодсон. За тийм юм болов уу гэж санаад ирнэ. Энэний хойноос яваагүй ингээд орчихсон. Ганбаатар. За нэг төвчээс хоёр зүйл асууя. За ер нь үл яг цагдаа прокурорын системд ажиллажсэн та энэ хүний эрхийн зөрчих эрүүшүүлэлттэй бол бас их ойрхон бас харж үзэж бас шийдэж байсан байх. Нэгдүгээрт одоо сая та судалгаа сая хэллээ л дээр жилээс жилдээ өсөөд байгаа юм байна те. Эрүүдийн шүүх ажиллагаатай холбогдсон өргөдөл гомдлууд нь. Энэ ер нь юунаас нэгдүгээрт болоод байна гэж бодож байна. Хоёрдугаарт энэ эрүүшүүлтийн хэлбэрүүд нь ямар хэлбэрүүд байна вэ ихэвчлэн? Энэ талаараа нэгдүгээрт та мэдээлэл өгч. За эрүүшүүлэлттэй холбоотой гомдол мэдээлэл өсөж байгаа асуудал бол хууль эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас болж байгаа л гэж ойлгож байгаа. За дан ганц цагдаагийн байгууллага, хүний эрхийн байгууллага, энэ эрүүшүүлэлттэй холбоотой прокурорын байгууллага эрүүшүүлэлттэй холбоотой асуудалтай тэмцээд бол дийлэхгүй гэж би ойлгож байгаа. Энэ дээр бол одоо төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн нийгэм оролцоо, за энэ холбогдох хууль хяналтын байгууллага зогсолтгүй, тасралтгүй одоо энэ эрүүшүүлэлтийн эсрэг судалгааны ажлыг зохион байгуулж, хууль таниулах ажлыг хийх ёстой гэж бодож байгаа. Ингэх юм бол одоо энэ эрүүшүүлэлттэй холбоотой гомдол мэдээлэл буурнаа гэдэг. За дараагийн асуудал нь болохоор хоёр дахь нь үлээ. Ямар хэлбэрүүд байна ер нь? За ихэвчлэн одоо ерөөсөө хүнийг залхаалсан, хүний эрх чөлөөнд таалдсан, за хил сэрэг хүлээлгсэн ийм асуудлууд байгаа. За энэ практикт бол ер нь бол эрүүшүүлэлтээс ял шийтгэл эдэлжсэн 4 тохиолдол байдаг юм байна. Өнгөрсөн 2019 онд цагдаагийн байгууллагын 4 албаа хаагч шүүхээр ял шийдвэрлсэн ийм асуудал байдаг. Энэ мэдээллүүдээ та тэгээд нийтэд илэрх одоо мэдээлсэн одоо манайх ийм алдаа гаргажээ. Энийгээ заснаа. Ийм одоо хариуцлага өрүүллээ гэдэг мэдээлэл өгсөн үү? Ер нь танай байгууллага. Ер нь бол цагдаагийн байгууллага дотроо бол одоо би чинь 17 цагдаагийн хэлцээ хариуцдаг өдөр тутмын одоо энэ байцаа мөрдөн шалах ажиллагаанд нэг хяналт тавьж ажилладаг, дэмжлэг үзүүлдэг. За энэ эрүүшүүлэлттэй холбоотой одоо шторок, одоо гарын авлага гэх мэтчлийн энэ юмнуудыг байнга өгдөг. Мөн хүний эрхийн комиссаас одоо 18 дахь сонсголттой холбогдуулсан одоо энэ 18 дахь сонсголын үед өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллага тасралтгүй ажлыг зохион байгуулдаг. Нөгөө талаар нь эрүүшүүлэлтийн талаар бас өмгөөлөгч нараас бас гомдол гарч байна уу танад? Өмгөөлөгч нараас бол энэ байнга гомдол гардаг. Тэгээ өмгөөлөгч нараас гаргасан гомдол бол яг ингээд шалгаад үзэхээр одоо яг эрүүшүүлэлт гэсэн асуудал нь тогтоогддгоо. А хэрвээ эрүүшүүлэлт байж болзошгүй гэсэн энэ юмнуудыг прокурор танилцуулаад харьяалан дагуу шилжүүлчихдэг. Бид нар одоо цагдаатай холбоотой, мөрдөгч нартай холбоотой энэ гомдол мэдээллийг харьяалан дагуу авилгатай тэмцэх газар, за цагдаа нартай холбоотой асуудлыг шинэ хуулиараа мөрдөн байцаах албаны тусгай субъектыг шалгах энэ хэлцүүд шалгадаг. Тэгээ энэний дагуу ингээд шилжүүлээ шалгуулаа явж байгаа. Угсааха. Болоогүй би. За нэг мөр асуу явахгүй энэ хугацаа төхөөд. За ингээд та хүний эрхийн комиссийн гишүүн болох юм бол таны урд ажиллаж байсан албан ажил ба албан хаагч нартай ямар нэгэн ачиг сонирхлын зөрчил үүсэх үү? Та нэг үүсэхгүйгээр ажиллах тийм боломж байгаа гэж та өөртөө итгэлтэй байна уу?
За би хуулийн хүрээнд ажиллана. Энэ хүний эрхийн үндэсний комиссийн шинээр батлагдсан энэ хуулийн дээр хараад тусаар ажиллана гэдэг ингээд заасан байж байгаа. Би хуулийн хүрээнд ажиллана. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байгаа. Мөксөх. За энэ одоо нөгөө маш чухал юм институт учраас тэгээд дээрэс нь чинь нөгөө эрүү шүүлтийн эсрэг конвенцийн одоо хэрэгжилтийг бас хангахад маш чухал үүрэгтэй. Тэгээд иргэний бол улс төрийн тухай олон улсын пакт манай үнд зүйл аль алин дээр нь бол одоо цөөхөн туйлын эрхүүд байдаг. Тэрний нэг нь энэ яг энд хөндөгдөд байгаа. За иргэний болон улс төрийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйл дээр хүнд ч эрүү шүүлт тулгах хэрцгий хүнлэг бусаар нэр төрийн доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно гэж заасан. За Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т бас төстэй залт байгаа. Хүнд боловч эрүү шүүлт тулгаж хүнлэг бус хэрцгий хандаж нэр төрийг доромжилж болохгүй. За яг энэ хоёр заалт дээр дөрвөн ойлголт байгаа. Нэгдүгээрт эрүү шүүлт тулгаж болохгүй. Хоёрдугаарт хүнлэг бус хандаж болохгүй. Гуравдугаарт хэрцгий хандаж болохгүй. Дөрөвдүгээрт доромжилж болохгүй. За энэ дөрв бол дөрвөлөө олон улсын эрхцүүд, үндсэн хуулийн эрхцүүд ялгаатай. Ялангуяа эрүү шүүлтийн эсрэг конвенц пактын хувьд бол энэ бол тогтцоо ойлголт. Тэгэхээр энэ дөрвийг та ялгааг нь тодорхой жишээтэй хэлэх боломжтой юу? Энэ 19-т одоо заасан байгаа. Тийм учраас би одоо энэ Монгол улсын үндсэн хуулийн 19 дугаар зүйл заалтыг мөрдлөг болгож ажиллана гэдэг ийм л хариулт өгье. Эрүү шүүлт нөгөө бусад 3 хэлбэрээс зүгээр ялгаа нь юу вэ? Тэгэхээр энэ нөгөө эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлбэр шүү дээ. Тэгэхээр хүнлэг бус хандлага, хэрцгий хандлага, доромж хандлага гэд эдний ялгаа нь юу вэ? Эсвэл адилхан ойлголт юм уу? Тустай ойлголт л доо. Ер нь бол эрүү шүүлт гэдэг нь бол ер нь бусд юу хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрдгийг доромжлон харьцаж шийдэхийг л эрүү шүүлт гэж ингэж юу гэж ойлгож байгаа. За энэ Бадмар гэж хүний микрофоныг өгье. Асуултаа асуугаа. За тий амарсах. За цаг өжөөд би асуучих. Цогбаатар дараагаас нэг зүйл асуух гэсэн юм аа. Тэр нийгмийн зүтгэлтэн Санжаа сүрэнгийн зориг хэрэгээр басан зоригийн хэрэгээр 2 иргэн хоригдж байгаа. Ял аваад чимгээ содомд орж жаа гэдэг 2 иргэн. Энэ гүйцэтгэх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагааны үед энэ хүмүүст эрүү шүүлт тулгсан байх магадaltaй юм бичлэг олон нийтэд цацагдсан. Та одоо эрүүгийн цагдаагийн газар олон жил ажилласан хүний хувьд гүйцэтгэх ажиллагааг бас удирж ирсний хувьд энийг эрүү шүүлт гэж харж гин үү? Өөрийнхөө бодлыг хэлэхгүй. За энэ эрүү шүүлттэй холбоотой энэ бичлэгүүдийг үзсэн. Энэ бол яалтч байхгүй эрүү шүүлт гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа. За энэ дээр бол би нэг л өөрийн бодлоо танд хэлэхэд за энэ прокурорын байгууллага шүүхийн байгууллагт одоо саналаа явуулж шүүх одоо энэ гаргасан тогтоолуудаа хүчингү болгож энэ мөрдөн байцаалтанд буцаах хэвээр. Энэ хилмигдсэн эрүү шүүлт хүлээсэн энэ иргэдийг бол одоо даруй суллах хэвээр гэж. Тийм учраас хуулийн хяналтын байгууллага нэгдмэл ойлголттой одоо энэ асуудлыг эргэж харж шийдвэрээ гаргах ёстой гэж ингэж ойлгодог. Бадмарк. Энэ хүн л төрөөс шорыг гэдэг. За одоо асуулт асуурай. Асуулт өгөх боломж өгсөнд баярлалаа. Цогбаатар нэр дэвшижээс асуух асуулт байна. Ер нь бол та гэрүүлийн хүчил үүсгэжсэн үү? Эсвэл өөрөө та үйлдэх нөхцөл байдалд орж ирсэн үү? Таны гэрүүлийн хүнийг ингээд гэрүүлийн хүчилийн асуудлаар бас иргэний болоос тусалтай авчихсан гэсэн мэдээллийг би олж сонссон. Тэгэхээр энэ үнэн үү? Энэ үнэн бол та ямар нэгэн тайлбар хийх үү? За баярлалаа.
За янз янзын юмнууд ярьдаг. Миний хувьд бол одоо энэ нотлогдоогүй ийм юмнууд яригдчихсэн удаа би энэ. Одоо энэ дээр бол надад нүүд хагаад байх юм байхгүй. За хууль мэдээлэл дээр бичигдчихсэн шиг тийм асуудал байхгүй. Хүчээр хэл үлдэж байгаагүй. За саруул За нэр дэвшигчид амжилт хүсье. Надад нэг асуулт байна. Та өөрийгөө хүний эрхийн салбарт хэн гэж тодорхойлох вэ? Та хүний эрхийн төлөө тэмцэгч үү? Хүний эрхийн төлөө үйл ажиллагаанд соён гэгэрэл чиг үүрэгтэйгээр илүү оролцдог гэж үздэг үү? Эсвэл одоо та өөрийгөө тодорхойлох 3 дахь хувилбар танд байна уу? Аль нэгэнд нь та өөрийгөө тодорхойлоод яг энэ чиглэлдээ би ийм томоохон нийгэмд нөлөөтэй ажил хүний эрхийн төлөө хийж исэн гэдэг тодорхой жишээ дурдахгүй юу? Баярлаа. За би хүний эрхийг өөрийгөө бол хамгаалагч, мөн зорчигдсон эрхийн сэргээгч гэж ингэж ойлгож байна. За ямар нэгэн байдлаар одоо хүний эрх зөрчигдсөн энэ асуудлуудыг сэргээх асуудал дээр одоо прокурорын байгууллагатай хамтарч ажиллаж ясаа тавцхан хариулах. За энэ туул гэж хүнээс туул гэж хүнээс асуулт ирсэн байна. Урдчлан сэргийлэх мониторингийг та хэрхэн ойлгож байна вэ? Мөрдөн шалгахаас ялгаатай болов ач холбогдлыг нь та юу гэж харах вэ? Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг үзсэн комиссийн шинжилсүүлэлт хэрхэн туссан бол гэж. За урдчлан сэргийлэх ажил бол хамгийн чухал ажил гэж ингэж ойлгож байгаа. Урдчлан сэргийлэх ажлыг зөв оновчтой зохион байгуулснаар гарч болзошгүй эрсдлийг одоо урьдчилж хамгаалж сэргийлэх ийм үр дүнтэй. Тийм учраас урьдчилан сэргийлэх ажил бол маш чухлаа. Баттуул гэж хүнээс асуулт ирсэн байна. Монгол улсад эрүүдэн шүүлтийн ямар хэлбэрүүд байна гэж та бодож байна вэ? Энэ бас золзоя гэж хүний асуултад давхцаж байгаа юм байна шүү. Монголд эрүүл шүүлтийн ямар хэлбэрүүд байна гэж. Тэгэхээр та нийлүүлээд нэг хариулж болох юм. За ер нь бол би түрүү хэлсэндээ хэрэг үрдэх мөрдөн шалгах ажиллагааны явцад одоо хүний эрх зөрчигдөх энэ эрүүдэн шүүлттэй холбоотой гомдол мэдээлэлүүд гардаг. Тийм учраас ерөөсөө эрүүл шүүлтийг бол хэл сэрэг хүлээлгэх, за хүний эрхийг зөрчих, хүнийг доромжлох, гутаах гэх мэтчлийн үйлдэлүүдээр илэрдэг гэж. Байлгүй хаа одоо энэ юу одоо хамгийн сүүлийн жишээхэд өнгөрсөн онд хэл сэрэг хүлээлгсэн одоо 4 цагтаагийн албан хаагчвал одоо хэл сэрэг хүлээлгсэн шүүхэр тогтогдоод ял авсан баг. За дондоо гэж хүнээс асуулт асуусан байна. Та өөрийгөө хүний эрхийн хандлах хэр төлөвлөсөн гэж үздэг вэ? Прокурорын дэргэдэх мөрдөн байцаа галбыг татан болгож байсныг та юу гэж үздэг вэ гэсэн. За ерөнхийдөө ингээ бидний цаг дуусч чинь та энэ асуултанд хариулаад бид нэр дараагийнхаа оролцогчтой уулзах. За прокурорын дэргэдэх мөрдөн байцаа албаны хууль хяналтын байгууллагт ажиллаж байгаа албаагчдын одоо хууль ус үйлдэлийг шалгаж хараа тусаар ажилладаг байсан. За энэ үед одоо эрүүдэн шүүх асуудал бол бага харьцангуй бага байсан. Одоо эрүүдэн шүүх асуудал гаргасан гомдол мэдээлэл авилгатай тэмцэх газар цагдаагийн одоо энэ мөрдөн байцаа албаны тусгай субъектыг мөрдөх энэ хэлц шалгаж байгаа. За прокурорын дэргэдэх мөрдөн байцаа алба байх нь зүйтэй гэж үздэг. Энэ одоо нэгдүгээр цаг боллоо. Хоёрдугаарт энэ оролцогчдоос зарим асуултыг бүрэн дүүрэн хариултыг авч чадсангүй гэдэг ийм бичээд байна. Тэгэхээр энэ асуудлыг бол амар сайхан илтгэгчшүүн бид нэр одоо тавьж байгаа асуултыг өгнө. Тэгээд илтгэгчшүүн бас энэ чиглэлээр нь мэдээлэл бэлтгэж таарах болов уу гэж бодож байна. За танд баярлалаа. Тэгээд амжилт хүсье.